Үерийн даалгынхаа хойдлын хэсгийг 2 гинэ болгоод шугам сүлжээнийх нь тэгээд төлөвлөө шугам сүлжээтэй давхарлаа шийдчихвэл одоо дараа боломжтой байцлаа. Нэжигээ хойшоо нэвт гаргахад төв замдаа үлдчихсэн наагур хөдөө айлын чөлөөлт байгаа юм байна. Гүүрийг өнгөрсөн жил дүүргээс өргөтгсөн. Энэ чинь нэг л игнэ байсан шүү дээ. Хоёр талаас ирээд ээлжилж гардаг, түгжирдэг байсныг нь буулгаад 2 игнэ болгоцсон. Одоо тэгэхээр цаатлаар нь зам тавьчих юм бол баруун тийш эргээ цагдаагийн наагур нэвт гараа явчихна. Дахиад цаашаа саяны миний хэлээд байгаа Сүнжин гараанд руу нэвт гаргачих юм бол ямар ч чиглэл болчих. Зургийг замын сангийн хөгжлөөс гараад болох боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр инженерийн байгууламжтай зөвлөлтөө би өөрөө бас анхаарал өгье. Усаг болон бусад байгууллагатай зөвлөж байгаад одоо дараа 26 оны төлөвлөлтөнд энэ үерийн даалгынхаа зүйтгэлийн байгууламжийг ингээд 2 гинэгээр өргөтгий. Тэгэхгүй бол одоо энэ зам чинь бол хамгийн өндөр ачаалттай болж байгаа. Хоёлоо ингээд голоор одоо ингээд нэвт хийчихээр энэ замын ачаалт чинь бол нэлээд өсөж шээ. Тэгээ би Бямбаа дарагтай яж байгаа энэ бас үерийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчлэгээ эрч сэргээх ажлууд бас байгаад байгаа юм байна. Тэгвэл одоо энэ чинь ингээд лаг шавраараа бас дүүрэх гээд байж штэ.